Бараг энийг би хариулаагүй байх юм бол биш шүүд Not Army руу орохоор сайн уу K-pop баримтат суугт маань тавтай морил K-pop жаарагүй байна. Өнөөдөр цөмөр маш сонирхолтой зүйл хийн. BTS хамтлагийн үнэн ч шүтэн бишигч мөн үү гэдэг тийм шалгалт авах байгаа. Надад нийт 40 асуулт байгаа. Нэг асуулт нь 1 оноо гэсэн үг. Сая би энийг олоод тэгээ эхний 2 асуултыг ингээд харангуйтаа за энийг өргөжлүүлээд ер нь та нартай хамт хий гэж бодсон. За тэгэхээр ингээд шалгалтандаа орцгоё. Юуны түрүүнд чи ч гэсэн цаас болон балтай байх хэрэгтэй шүү. Юурэ чи 40 онооноос тгээс 10 он авах юм бол чи арми бишээ. Чи ер нь бол өөрийгөө BTS шүтэн бишгч гэж хэлээд хэрэггүй гэсэн үг зэ. 11-ээс 15 он авах юм бол чи fake army буюу чи бас л BTS шүтэн бишгч биш юм байна. 16-аас 25 он авах юм бол чи baby army юм байна. 26-аас 35 оноо байх юм бол чи real army буюу чи BTS шүтэн бишгч муу юм байна гэсэн үг юм байна. 36-аас 40 он авах юм бол чи legendary army буюу чи BTS-ийн домог шүтэн бишгч юм байна шүү. Өөрөөр чи 4 удаа л алдах хэрэгтэй. 4-өөс илүү алдах юм бол чи домогт арми биш гэсэн үг юм байна шүү. Тэгээ өөрийгөө baby army-да орчих юм бол өстой их юм шүү. Өстой baby army-да яаж иж байгаа л орно. Би fake army болчих юм бол яа доор коммент бол зүгээр те юу болно гэдгийг бол мэдэж байна. За эхний асуулт нь энэ зураг BTS аль бичлэгийн зураг вэ? Нэгдүгээр нь болохоор Boy with Love Idol. Энэ болохоор Boy with Love. Boy with Love байсан байна. За, эхний оноогоо л авцсан. За, энэ дээр хэн дуулж байна вэ гэнэ? Энэ дээр We дуулж байна. Би бол We дуулж байна гэж бодож байна. That's right. BTS-ийн ахлагч хэн бэ гэнэ? Jimmy, RM, Rap Monster. Мэдээж Rap Monster шүү дээ. Хариулт нь бол RM байсан. За дөрөв дэх асуулт нь болохоор энэ ямар бүжгийн дэглэлт вэ гинэ? Энэ бол Idol-ын Idol-ос гоё дуу шүү те. За тав дахь асуулт нь болохоор BTS хэдэн онд дебюгээ хийж байсан бэ? Энэ болохоор 2013 онд. Зөв хариулт нь бол 2013 онд дебюгээ хийж байсан. 6 дахь асуулт нь болохоор энэ ямар дууны ай вэ гинэ? Fire. BTS Fire. Return. Yeah, Japan. Ингээ нийт 6 асуулт дээр 6-нд нь 6 оноо авч чадлаа. Манайхан бас яг адилхан 6 оноо аваад явж байгаа тий. 7 дахь асуулт нь болохоор энэ хэний нүд вэ гинэ? Энэ бол BTS-ийн ахлагч RM-ийн нүд ээ. Red Monster-ийн нүд ээ. BTS-ийн хамгийн анхны дуу ямар дуу вэ гинэ? Энэ бол No More Dream юм аа. Зөв хариулт нь шалгацгаая. No More Dream. Энэ дөрвөн зураг ямар дууных нь клип вэ гинэ? DNA. Би бол DNA. Fake Love. DNA. Fake Love. Аль гишүүн хамгийн ахмад гишүүн вэ? Энэ бол Jin. За BTS-ийн animated дүрийг нь юу гэж нэрлэдэг вэ гинэ? Зөв хариулт нь Tiny Tan. Tiny Tan таамж Tiny Tan шүү арука. Ямар дууны бүжгийн дэглэлт вэ гинэ? Run. Tashi run. Хариулт нь бол Run байлаа. Энэ доорх зургнуудаас BTS-ийн хамгийн өндөр үзэлттэй дуугийн сонгоно. Dynamite. Зөв хариулт нь Dynamite. Jimmy-ний бүтэн нэрийг хэн гэдэг вэ гинэ? Нэгдүгээр нь Park Jimin, хоёр дахь нь Kim Jimin, гурав дахь нь Lee Jimin. За энэ бол Park Jimin юм аа. За зөв хариултыг харцгаая. Jimin гэснээс та нар BTS-ийн гишүүдийн соло ямар дуунуудад амар дуртай вэ? Тэрийг би бас мэдхийг хүсэж байна. Би ойрдоо Jimin-ийн хүү дууг амар их сонсож байгаа. Энэ дууны утгац амар гоё. Хайр дурлал, ганцаардлын сэдвийг хүндсэн тийм утга төгөлбөр бүтээл болсон байлээ. Яг Jimin ингэ дуулдаг. Миний зүрх сэтгэл яг хэнийг хүлээгээд байгаа юм бэ гэж дуулахад нь би бүр өөрөө ирэхгүй уярсан. Хамгийн BTS-ийн хамгийн дуртай дуу болон бас тэдний соло дуунуудыг бас үлдээгээрээ би ч бас сонсъё. Яагаад дуртайгаагаа бас үлдээ шүү. За энэ хэний нүд вэ гинэ? Энэ бол угаасаа We ба. За зөвхөн шалгацгаая. There's light stick гэрлүүдээс аль нь BTS их вэ гинэ? Би тэгсээ сандгүй. Эхний хоёр дээр жоох эргэлзээд тийм ягаа магаа алмазын өнгөний BTS байдгүй. Хоёр дахь нь
Эхний хоёр дээр амар ирэлцээдсэн. За дараагийн асуулт нь нэгдүгээр дөрвөн зураг BTS-ийн ямар дууны клип вэ гинэ. Run амар төстэй. I need you дээр ингээд Кентнаар дээр ингээд гүгээд идэг. I need you. Би ч өстө 40 он авчих юм шүү маа. Зарим нь ингэж жоохон мэдэрч байгаа бол гараараа мэдрээл дулаахан дээр нь гараа тавьчих хэрэгтэй юм биш үү? Би гэдэг альбом нь ямар гол дуутай вэ гинэ. Гэж бодож байна. Fly to my room. Буруу. За нэг алдсан шүү манайхаа. Энд дэр хин доолж байна вэ? Би we гэж бодсон гэсэн чинь хариулт нь буруу байлаа. Аль нь гол хоолой вэ? Vocalist. Main vocalist. Jungkook. Try. Ямар дууга бүжгэлж байна гинэ. 21-р зууны орл. Буруу юм. Go гэдэг дуу байсан нэ. Жиха асуулт нь энэ ямар дуу вэ? Дууны нэрийг хэлэх гинэ. Mic drop. Эдгээрээс аль нь Jimmy-ний хэлбэр вэ гинэ. Chimmy гэдэгтэй амар төстэй. Yes, Chimmy яасан бэ? Энэ аль гишүүнийх нь нүд вэ гинэ. Би энийг Gmail гэж бодож байна. Энэ Gmail-ийн нүд биш мөн үү? G-Hope юм уу? Дараагийн дөрвөн зураг бол ямар дууны клип вэ гинэ. Энийг мэдлэхгүй яах вэ? Бараг энийг би хариулаагүй байх юм бол биш шүүд Not Army руу орохоор болно штэ. Blood, Sweat and Tears. Энэ гуравтай алинтай хамтарсан юм бэ гэж асууж байгаа юм байна. Nicki Minaj-тай хамтарсан штэ. Cardi B. Би буруу уншсан байх штэ. Not гэдэг үг нь уншаагүй байх штэ. Эдгээр дуучтаас алинтай нь хамтраагүй вэ гэж юм BTS. Энэ хин дуулж байна гинэ. Sugar. Here is a piece асуулт байна. BTS ямар гишүүн аюутай хамтарч энэ бол мэдээж we. За энэ ямар бүжгийн хэсэг вэ гинэ. Better. Дуу явуулна. Энэ ямар дууны нэр нь юу вэ? That's right. Mana be DNA хэдэн онд гарч байсан бэ? DNA 2018 онд 2017 онд гарсан биш. Энэ ямар гишүүний нүд вэ? J-Hope. Чиний нүдээс юм шүү дээ. J-Hope-тай амдурч. Өдрөө нь хардггүйсэн байх та. Энэ үнэхээр эсэ асуулт байна. BTS Entertainment хариулагддаг вэ? Мэдээж Big Hit Music. Баяжуулбар BTS баяжуулсан үсттэй тий. Дараагийнх нь амар амархан асуулт байна. Энэ дөрвөн зураг дууны бичлэгнийхэн дөрвөн зураг вэ? Энэ бол бас миний хамгийн дуртай болох Not Today. BTS хэдэн rapper байдаг вэ? 3. Boy with Love-тай хамтарсан дуучин аль вэ? Энэ бол Halsey шүү дээ. Бас л алдартай дуу шүү дээ, тий. BTS Billboard-оос хэдэн шагнал авч байсан бэ гинэ. 12. Арцгай. That's right. Monday, Tuesday, Zueralten. 7. Хин хамгийн өндөр гишүүн вэ гинэ. Rap Monster. RM. That's right. Зүг байна. Хамгийн сүүлийн асуулт нь энэ ямар дууны клип вэ? Энэ бол мэднэ. Энэ бол хаврын өдөр. Буюу Spring Day. That's right. За би 40 асуултнаас би жоохон тоолоодох юм. 7 алдсан байна. Тэгэхээр би Real Army басан байна. You baby army. Би ч Real Army байсан биш нэ. За чи хэд алдсан бэ? Эсвэл огт алдаагүй юу? Чи ямар army болсон бэ? Доор комент үлдээгээрэй. Өнөөдөр маш тийм сонирхолтой содон зүйл хийх гэж оролдлоо. Тэгээ манай Legendary Army-нууд хэрэг вэ? Комент үлдээгээрэй. Real Army-нууд хэрэг вэ? Baby Army-нууд бас хэрэг вэ? За Not болон Fake Army байх юм бол чи цааш дэлгүүр BTS-ийг сонирхож эхлэхээ гэсэн. BTS бол угаасаа дэлхийн хамгийн том эрэгтэй хамтлагийн нэг шүү дээ. Би танаа охтын хамтлагийн талаар ингэж оруулдаг байсан би эрэгтэй хамтлаг ингэж оруулж байгаа да. Тэр тусмаа BTS-ээр оруулж байгаа да. Мөн бүр Real Army болсондоо маш их баяртай байна.
За ингээд бичлэг маань энэ хүрээд дууслаа. Таалагдсан бол лайк дараарай, subscribe дараагүй бол subscribe дараарай. Тэгээ үнэхээр гоё сонирхолтой бичлэг байсан гэж бодож байгаа бичлэгийг төрүүлцлээ. Баяртай. Бусад бичлэгүүдээ бас үзээрэй.